Сайн бацгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Та бүхэн энэ цаг өдрийн мэндийг хүргэе. Манай өөртөө YouTube хуудсанд тавтай морилно. Манай YouTube хуудас Солонгост болсон он сонирхолтой гэмт хэргүүд болон шар ус босгосон болсон явдал бас маш сонирхолтой гэр бүлээс гадуурх амьдралтай холбоотой болсон явдлуудыг 7 хоног болгон хүргээр бэлтэж байгаа. Та бүхэн маань subscribe бас хонхоо дараад цаг алдалгүй сонсож надтай хамт байгаарай. Бас та бүхнээсээ хүлчил өцөх нэгэн зүйл байгаа. Би шүдний аппарат хийлгээд удаагүй болохоор яриа маань жоохон бөөрхий сонсогдох байх. Аль болох ойлгомжтой хүргэхийг хичээх болно. Баярлалаа. За өнөөдөр та бүхэндээ ах トゥ хоёрын бусармаг үйл явдлын талаар ярьж өгөхөөр бэлдсэн байна. Ингээд шууд хэрэгтээ орцгоё. Эхнэр нөхөр хоёр анх эхнэрийнх нь ажилуулдаг хоолны газар анх танилцсан бөгөөд эхнэр нь ихтэй сургуульд сураагүй ганцаараа хоолны газар ажилуулдаг байжгаад тэрхүү хоолны газар нь бол маш алдартай, амттай байсан учраас нөхөр байнга байнгын үйлчлүүлэгч байсан байгаа. За нөхөр нь болохоор ганц охинтой эхнэрээсээ салсан, дээрээс нь тэр үедээ таксины жолооч хийдэг байсан байгаа. За эхнэрийн талаас бол маш их эсэргүүцэл байсан ч гэсэн за бүсгүй бол хайрандаа нүдэн цогорсон юм уу гэж хэлмээр маш их тэмцэлтэн байж нөхөртөөгөө суусан байгаамаа. За энэхүү гэрлэлт нь бол тэр чигтээ бүсгүйн амьдралыг сүр гэж ерөөсө мтээгүй байх. За ингээд бүсгүй нөхөртөөгөө суугаад 2-3 жилийн дараа бүсгүй хөлсний мөрдөгчдөр очиж үйл явдал эхлэх болно. За хөлсний мөрдөгчдөр очоод нөхөр маань араар тавьж байх шиг байна. Та шалгаад өгөөч гэсэн байгаа. За хөлсний мөрдөгчд нөхрийг нь дагаж эхэлсэн бөгөөд нэг өдөр нөхөр нь эхнэртэй хөдөө явлаа гэж хэлээд Пекхуа гэдэг нэртэй 35 гаруй насны нэгэн гэр бүлтэй бүсгүйтэй нөхөр нь уулзаж байгааг олж мэдсэн байна. За энэхүү бүсгүй нь болохоор нөхөрт нь 10 жилийн найзууд байсан ба нөхөр нь өмнөх эхнэртэйгээ амьдарч байхдаа хүртэл уулздаг байсан байна гэснийг нь олж мэдсэн байгаа. За бүсгүй шүүд нөгөө уулздаг бүсгүйн гэрт нь очиод тэр бүсгүйн нөхөрт нь хэмжлэх хуудас өгөөд танаа эхнэр манай нөхөртөө явуулдгаа гэдгийг хэлсэн байгаа. За бас өөрийнхөө нөхөртөө салах өргөдөл явуулж сална гэдгийг хэлтэл нөхөр нь би чамаас уушлалтгүйч байна. Миний буруу дахиж тийхгүй сайн бодоод үзэлтэй. Би тэр бүсгүйд ямар ч сэтгэлгүй байсан. Зүгээр л уулздаг байсан гэж хэлсэн байгаа. Чи манай охинд бас хайртай. Манай охинд ч бас чамд маш их дуртай байдаг. Миний охиныг бодоод ч болов битгий салаач, салах хөрглөө буцаагаач гэж хэлсэн байна. Гэтэл эхнэр нь энэ гэр бүлийг сүйтгэсэн хүн болчихъя гэж хэлээд өөрийнхөө зоогийн газраас түүнийг хөөсөн байгаа. За тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа салах шүүх эрчимтэй ихээснээр бүсгүй гэрээсээ бүр мөсөн гарч ирснээр энэхүү араар тавьсан гэргийг хөлсний мөрдөгчд хийх ёстой ажлаа дуусгасан гэж үзээд холбоогүй байж байтал бүсгүй 1 сарын дараа хөлсний мөрдөгчдөр нөхрийнхөө эрэгтэй дүүтэй хамт дахин ирдэг. Тэгээд нөхөр маань алга болчихлоо. Шүүх хурлын эхний шат дууссаны дараа гэнэт холбоо тасраад нөхөрлөгөө залгатал юр утсаа авахгүй байсан. Охиноо эрэгтэй дүүдээ хэд хоног хараад өг гэж үлдээгээд алга болсон. Гэртээ уцаа үлдээгээд машинаар унаад явсан байдалтай байсан гэжээ. За тэгээд нөхрийг маань олоод өгөөч гэж хөлсний мөрдөгчдөөс дахин хүссэн байгаа. Тэд хайж явтал хотоос зайдуу нэгэн газар нөхрийнх нь таксиг олсон бөгөөд олоо шалгатал дотор нь мэдээж нөхөр нь байгаагүй. Хитэн сөөжүүний шил им зэрэг байхаар нь сайн шалгатал машинаас хэдэн метрийн зайд том нуур байсан ба нуурны ирэг дээр 2 гутал бас гадуур хувцас байсныг хөлсний мөрдөгчд олоод цагтаа дуудаж бас эхнэрээр нь мөн эсхийг нь шалгуултал нөхрийнх нь мөн байсан ба гэхдээ нөхрийнх нь цогцос ерөөсөө байгаагүй олдоогүй тул нөхрийнхөө цогцыг эрен сурвалжлах ажиллагаанд орж эхэлсэн байгаа. За ажлыг нь эхлүүлээд хайж эхэлсэн боловч ерөөсөө олдоогүй дүүн цагтаа нарт хэлснээр дүүдээ заримдаа өхмээр байна гэж маш их хэлдэг байсан. Дээрээс нь сэтгэл санааны гүн хямралтай байсан болохоор им уудаг байсан гэж хэлсэн байгаа. За ингээд дахиад хөлсний мөрдөгчдөд даатгсан энэхүү ажил нь энд хүрээд дууссан байгаа. Үүнээс хойш 4 жилийн дараа дин хүйтэн өвлийн нэгэн өдөр дахиад нөгөө бүсгүй хөлсний мөрдөгч рүү залгасан байгаа.
Нөхөр нь койноос болоод маш их өртөө байсан. Тэр өөрийг нь дараад маш завгүй амьдарсан. Одоо болтол цогц нь олдоогүй болохоор алга болсон гэсэн бүртгэлтэй байгаа. 5 жил болбол нас барсан бүртгэл хийлгэх боломжтой. Одоогоор уул нь гарч алга болсон өдөр нь мөргөл үлддэг гэж хэлсэн байгаа. Салах өргөдлөө болохоор одоохондоо буцаага салаагүй байгаа. Салахгүй байхаар шийдсэн. Ягаад гэвэл охиныг нь бодоод охиныг нь одоогоор харж байгаа учраас гэдгийг хэлсэн байгаа. Яагаад хөсний мөрдөгчтэй холбогдсон гэхээрээ энэхүү бүсгүй биш хадам дүүгийнх нь эхнэр нь хэрэг даалгах гээд нөхрийн маань дүү бас явуулдаад байгаа бололтой шалгаад өгөөч гэж хэлсэн байгаа. За хадам дүүгийнх нь эхнэр нэг өдөр нөхрийнхөө ажил дээр хэлэлгүй очтол нөхөр нь ажил дээр байхгүй байсан бөгөөд ажилтных нь хэлснээр ойрхон найзтайгаа хоол идэхээр гарсан гэж хэлсэн ба. Энэхүү байдал нь 1-2 удаа биш бөгөөд нэлээд олон удаа ажил дээр байхгүй эзэнгүй байсан байна. Хадам дүүгийнх нь эхнэрийнх нь хэлснээр нөхөртэй нь хамтарч койноор маш их мөнгө алдсан болохоор гэр бүлийн маргаан их байсан ба нэг өдөр муудалцаад эхнэр нь гэрээсээ гараад машин руугаа орж суугаад тайвшрах гэтэл нөхрийнх нь машин дотор маш их бохор байсан байгаа. Юм хумаа цэвэрлэж гэж болтоггүй юм байх та гэж бодоод уурлаад хогийг нь цэвэрлэж байгаад машинаас нь эмэгтэй хүний эмэг олсон бөгөөд түүнийг хөсний мөрдөгчдөд өгөөд нөхөр маань явуултаж байх шиг байна. Та дагаад өгөөч гэж хэлсэн байна. За ингээ хөсний мөрдөгчд хадам дүүгийн дагаж байтал нэг өдөр хадам дүү нь өөрийнхөө ажлын байрнаас гараад ажлынхаа байрнаас 1 цаг орчим машинаар яваад нэгэн байр руу ороод нэг их удалгүй гарч ирсэн ба гарч ирэхдээ хадам дүүтэй хамт 4 жилийн өмнө нөхөртэй нь явуултаж байсан бүсгүй хамт гарч ирснийг олж илрүүлээд бүсгүйд хэлж өгсөн байна. Тэрхүү явуултаж байсан бүсгүй нөхрөөсөө салаад одоогоор ганцаараа амьдарч байгаа гэсэн байна. 2 бүсгүй араар тавьсан бүсгүйн гэрт дайрч ороод үгээр дайрч ноцолдож байтал хадам дүүн хүртэл орж ирснээр бүр илэрхий болсон байна. За хадам дүүгийнх нь хэлснээр ахыгаа санах бүртээ байнга очдог архины газар очиж сэтгэлээ твтээдэг байтал нэг өдөр тэрхүү Пеква гэдэг бүсгүй орж ирээд үүнээс хойш тэрхүү хоёр жаргал зовлонгоо хуваалцаж байнга ярьдаг. Хоёр биенийхээ ажил тусалдаг. Пеква бүсгүй даатгалын газар ажилладаг. Хадам дүүн утас зардаг юм байна л да. Хадам дүүн даатгалын газарт очиж даатгалд хамрагддаг. Пеква бүсгүй утасны гадраас нь утас авдаг. Ингэснээр энэхүү хоёр маань илүү хурдан тотносон гэдгээ хэлсэн байна. Ингээд уушлалт гуугаад өвдөг сөгдөө тэр явдал ерөнхийдөө дууссан байгаа. За үүнээс хойш хэдэн хоногийн дараа дахиад бүсгүй маань хөсний мөрдөгчдөр очсон байгаа. Би нэг сонин зүйл сонссон. Хадам дүү бас эхнэр нь тэр явдлаас хойш холбоогүй болохоор нь санаа зовоод гэрт нь очие гэж бодоод байрны гадаа хэдэн хүмүүс ярьж байхыг сонссон. Тэд ярихдаа 1107 тоот дээр залуу хосыг мэднэ мэт тэдний ах нь 4 жилийн өмнө алга болсон доо. Нас барахаас өмнө амь насны даатгалд хамрагдсан гинэ. Даатгалын мөнгөө хүлээж авах хүнээр нь өөрийнхөө төрсөн дүүгийн нэрээр хийсэн бөгөөд хэрвээ дараа жил буюу 5 жил болох юм бол нас барсны бүртгэл хийлгээд даатгалын мөнгө авбал хэдэн зуун саяг авна гэсэнгээд энэ байрны урдах архины газар ууж байхдаа архины газрын эзэнд гайхуулаад нэг л жил хөлөөвөл болно гэж хэлсэн гэдгийг талаар хоорондоо ярилцаж байхыг нь эхнэр нь сонссон байна. За хөсний мөрдөгчд бодохдоо Пеква гэдэг даатгалын ажилтан учраас хэрвээ ахтай төрүүлж уулзсан биш дүүн тэр бүсгүйтэй төрүүлж уулзаад энэхүү хоёр ямар нэгэн зүйл бодож олоод ахыг алсан ч юм уу тийм зүйл байж болзошгүй гэж үзээд илүү нэгт нэгэнгүй шалгахаар шийдсэн байна. За тэгтэл нэг өдөр урдын адил хадам дүүн Пеква гэдэг бүсгүйтэй уулзаа байсан ба нэг өдөр Пеква бүсгүйн гэртээ ирэхийг нь хүлээгээд гэрийнх нь гадаа машина тавиад хөсний мөрдөгчд маань хүлээж байтал гинэт гэрэл нь хэсэг асаж байгаад буцаад унтарчихдаг. Пеква бүсгүй гэртээ ганцаараа амьдардаг бөгөөд одоохондоо гэртээ ирээгүй байгаа. За ирээгүй байх үед
гэрэл асаж унтрахаар нь хөлсний мөрдөгчд бол маш их гайхсан. Эсвэл гар утаснаас алсын зайнаас удирдах болдог тиймэрхүү зүйл маш их байдаг болохоор тийм зүйл гэж ойлгож нэг их тоогоогүй байж байтал гинэд орцноос нэгэн залуу тамхилах гээд гарч ирсэн. Бас л нэг тийм холоос харахад нэг тийм танил царай байсан учраас камера гаргаж ирээд татаж хартал нас барсан гэд байсан нөгөө ах нь байжээ. Энэхүү үннийг эхнэрт нь хэлээд эхнэр нь шууд Пеква бүсгүйн гэрт дайрч ороод шалгатал хүргэн дүүн тэр гэрийн буудан дээр утсаа оролдоод хээвний хэвтэж байсан байгаа. Бүсгүй өөр өрөөнүүдийг шалгаж байх үед гал тогооны ширээн дээр 3 аяга цай байхыг хараад бүр илүү эрчимтэй хайж байгаад хувцсны шүгийг онгойлгоход нөхөр нь дотор нь байсан байхыг олдог. Нөхрийнх нь хэлснээр тэр үед койноос болоод өрөнд орчихсон. Дээрээс нь чи салыг гээд өргөдөл өгөөд явчихсан. Маш хэцүү байсан. Гэтэ үүнээс илүү хэцүү зүйл нь охин байсан. Охиноо харахаар яаж өсөхгүй мэдэхгүй байсан. Мөнгөний хэрэгцээ маш их байсан бөгөөд тэгээд Пекватай ярилцаад сэтгэлээр унаад сэтгэлээ уудлаж байгаад үхмээр байна гэсэн чинь тэгвэл өөх гэж хэлээд би битгий тоглоод бай тэгэх ямар ч ухаан алга гэж тоохгүй өнгөрөх гэтэл Пеква энэ аргыг зааж өгсөн. Чи өмнөх эхнэрээ нас барахтаа бас сэтгэл гутралын им ууж байсан. Тэр эмчтэрээ очиод дахиад им бичүүлж ав. Одоогийн эхнэрээ салахаар болсон ба бусад зүйлсээс болоо сэтгэлийн гутралтай байгаагаа бас ойр дотны хүмүүстэй байнга үхмээр байна гэж хэл. Тэгэж хэлээд CCTV-гүй хүнгүй голын ойролцоо машинаа тавиад дотор нь эмчээс авсан эмнүүдээ ганц нэг хоёрыг унгаагаад бас архины шил хэдийг орхиод голын иргдээр өөрийнх нь гутал болон хувцсыг үлдээчих амиа хорлсон ихэнх хүмүүс гутлаа тайлж орхидог. 5 жил чимээгүй нуугдаж амьдарч байгаад даатгалын мөнгө гарангууд надтай хамт амьдрахад болно. Дээрээс нь дүүч нь бас койноос болоод маш их өртөө учраас тэр өрийг нь дарчих. Харин чиний койны өрийг хэрвээ чи нас барсан эсвэл алга болсон гэсэн байдалтай байх юм бол одоогийн эхнэр чинь төлж магадгүй. Тэгээд үлдээчих чамд хангалттай мөнгө үлднэ гэдгийг хэлж өгсөн байна. Чамд бүх зүйлийг үүрүүлэхээс илүүтэйгээр энээс өр арга байгаагүй. Тийм хүртэй аавтай яаж охин маань амьдрах юм бэ гэж хэлээд эхнэр лугаа харсан байгаа. Эхнэр ямар ч хэлэх үггүй болоо шоконд ороод хадам дүүгээсээ хадам дүү танаа эхнэрч бас энэ талаар мэдэж байгаа юу гэтэл толгой тогсон байгаа. Бүсгүй өөрийн нөхөртөө хідэн зураг үзүүлсэн бөгөөд тэрхүү зурган дээр өөрийнх нь дүү болон Пеква бүсгүй хоёрын хөтөлцөн бас буудал руу орж буй зургууд байсан байна. Ах нь галдагшаа гарч орж чадахгүй байсан болохоор өөрийн дүү нь өөрийнх нь нууц амрагтай бас уулзалцдаг гэж энэ хугацаанд огт мэдээгүй явсан байгаа. Бас бүсгүй тэр гэрээс гарахдаа нөхрийнхөө өмнөөс төлсөн өрийг нь буцааж авах өргөдөл бас Пеква бүсгүйд нэхэмжлэх заргын хуцаа дахин өгсөн байгаа. За одоохондоо нөхрөөсөө салаагүй болохоор дахин нэхэмжлэх хуудас явуулах боломжтой байгаагаа хэлээд за эцэст нь бол бүсгүй заргалдаж мөнгөө бага эргүүлж авахар болсон байна. За мэдээж нөхрөөсөө бас салласан. За бүсгүй хаяа хуучин нөхрийнхөө охинтой уулзаж хамт хоол иддэг болсон бөгөөд хүүхэд ямар ч буруугүй дээрээс нь хамт амьдрах явцдаа охинд нь маш их тассан байсан учраас энэхүү сонголтыг хийсэн гэсэн байна. Ерөнхийдөө болол нөхөр нь өөрийнхөө өөрийг төлөх арга олсон нь алга болсны бүртгэл хийлгээд эхнэрээрээ өрөө даруулаад өөрөө амь насныхаа даатгалыг дүүтэйгээ хувааж аваад бас охиноо эхнэртээ өгөөд өөрөө нууц амрагтайгаа хамт амьдрах төлөвлөгөөтэй байсан гэсэн үг. За тэгээ та бүхэндээ ийм төсөөлшгүй кинон дээр гарахаар иймэрхүү үйл явдлыг ярьж өглөө. Солонгост амь насны даатгалаас болоод мянган маш том хэрэгүүд байдаг. Амь насны даатгалтай холбоотой хүн амны хэрэгүүд ч бас зөндөө байдаг. За иймэрхүү зүйлсийг маш их бэлдсэн байгаа болохоор subscribe дараад хүлээж байгаарай. Удахгүй орох болно. Баярлалаа.